За манай 2 дахь үеийн теоремын бодлого бол К-гийн ямар утганд энд хэвшитгэл нь тэнцүү шийдтэй байх вэ гэсэн мэт. Тэгэхээр бүгдээ К-гийн утгыг олно. За тэгэхээр манай А, Б, С маань энэ харагдаж байна. За тэгэхээр хамгийн түрүүнд олох ёстой зүйл бол дискриминант байгаа. Дискриминант нь Б-гийн квадратаас асан 4АЦ. За тэгэхээр Б маань К дээр нэмэх 4 квадрат асан. За ингэж гарна. За энэ мэдээж заавал тэгтээ тэнцүү байх ёстой. За энийгээ бүгдийг эмхэтгээд үзвэл 3К-гийн квадрат нэмэх нь 16К асан 44 гэж гарч байгаа. За бүгдээрээ эннийхээ хоёр шийдийг олох ёстой. Тэгэхээр x1 болон x2-ыг олохын тулд за бүгдээрээ томьёогоо санацгаая. Хасах b дээр нэмэх нь b-гийн квадратаас асан 4ac хуваах нь 2а. За бүгдээрээ орлуулцгаая. 16 хасах 16b. За энэ 16 гарч ийн. 16-гийн квадрат асан 4 өрчгөн 3 асан 44. 2 манай А маань 3 баа. За энэ нь ингээд хариу нь болохоор хасах 16 нэмж хасах нь 28 6. За эндээс x1 маань 12-ыг хуваах нь 6, x2 маань 44-ыг хуваах нь 6. За энэ нь болохоор за энэ ингээд 2 гарч байгаа. Энэ нь ойролцоогоор 733 гэхээр бүгдээрээ энэ 2 гэсэн хариуг авч үзнэ. Энэ нь болохоор бүхэл биш байгаа учраас бид нар энийг тооцож үзэхгүй байгаа. Баярлалаа.